улааж шаазгай үзүүлж байна. За ингээд та бүхэндээ өнөөдөр юу уншиж өгөх вэ гэхээр Сарита хорчийн өдөрцөн Монгол цэрэг Солонгосыг байлдан дагуулсан түүх. 1231 он. 1225 онд Чингис хааны элч Солонгос улсаас албан татвараа аваад буцаж явахдаа алагдсан. Монгол улс Солонгостой харилцаагаа 6 жил тасалсны дараа 1231 онд Сарита орчий саадаг тэргүүтээ их цэргийг томилж Солонгосыг дайлаар мордуулжээ. Монгол цэрэг 1231 оны 100 Амнаком мөрнийг гаталснаар Солонгос руу цөмрөн оров. Монгол цэрэг Солонгосын бие даасан байдлыг устгахыг зорж эс дагагцыг бүрэн хядаж устган хэмээн сүрдүүлсэн байна. Монгол цэрэг Солонгос цөмрөн орсны эхний өдрөөс Солонгосын эрх баригчдын дотор хагарал гарч зарим нь монголчууд дурвж эхлэв. Монгол цэрэг Хамчисийн одоогийн Ичио Эрхэд нутгийн ноёд Кимган, Чо Сун хан нар бууж өгч цэргийн тойргийн дарга нарт бичиг явуулж Монгол цэрэгт бууж өгч баяр хүргэе гэсэн бичиг илгээжээ. Монгол цэрэг цаашлаад Соёнч очиход 40 хотыг захирж байсан том ноён Хом Бок гэх бууж өгч найрсаг өгтөв. 40 хотыг захирж байсан том ноён Хом Бок гэгч бууж өгч найрсаг өгтөв. Монгол цэрэг Чихачо одоогийн Чалсон Эрхэд солонгочууд маш эсэргүүцсэн тул маш ихээр дарж хүүс тэмтрв. За энэ баг бүх хүний халаад шатаац байхад энэ завсар Солонгосын хан Цой Убэгээр Жанжин Чехосон Ям гэгч толгойлуулан эцэрэг дайжилж байв. Монгол цэргийн хушууч анги 1231 онд 9 сард Гупучу зайцын гадна ирж тулж ирэв. Монголын хушууч анги цэрэг хуурмгаар товтлон аргаж зүгтээ Солонгос цэргийг цайзаас нь гаргаж ирэв. Энэ үед Монголын цэрэг хурж ирснээр Солонгосын занжин Паксод илгээсэн боловч Монгол элчийн толгойг завчиж Монгол цэрэг тус цайзыг 30 хоног бүслэн байлж тэндээс тус цайзыг орхиж ойр орчмыг нь тонож эхлэвэ. Энэ завсар Солонгосын засгийн газраас дахин их цэрэг татаж тус цайз руу илгээв. 1231 оны 10 сард Сарита орчий аргын шилжилгээ нэмэлт хүч хүсч мөн Солонгосын хаанд илчилгээн бууж өгөхийг тулгын шаардав. Тоншин Кёг Монгол Солонгосын хооронд их тулаан болж Монгол цэрэг Солонгосын их цэргийн эхний төлөвлөгөөг бот нэргэв. Солонгосын их цэрэг тулдааны залбираас зүгтаад цайз руу орохоор тэмцсэн боловч Монгол цэрэг замыг нь хаж дахин тулдаан бол Солонгосын их цэргийг хяартлан зөхиж бараг тэн хагасаас илүүг нь алж цэргийн ихэнх дарга нарыг нь тулдааны талбарт тусдагчээ. За нэг алдартай олон жанжин тулдааны талбарт өгчээ. 1231 оны 10 сард Гупучу зайцын дэрэгдэх тулдаанд Монгол цэрэг ялд байгуулснаар Солонгосын эрх баригчид монголчуудын талд оруулж эхлэв. 1231 оны 11-р сард Монгол цэрэг цайзын бүсэлтийг орхиж Саритан хоёр элчийг хорж байсан Бэхчо хотыг бот нэргэж хүн ардыг нь устгаж дахиад нөхөө бүгдийг нь алж өргөв. Амьд үлдээг юм шүү. Монгол цэрэг тэндээ Солонгосын нийслэл Кегёны орчим үзэгдэж эхлэн Солонгосын хаан Цой Балмагтан сандарч найрамдын хэмээн илчээл гэсэн боловч Саритын орчив хариу өгсөнгүй улам их тавьшиж байлаа. Солонгосын хаан өөрийн 3000 торгон цэргээ ордноо хамгаалуулж сув. Монгол цэрэг 1231 оны 12 сард Солонгосын нийслэлийн хаалганд тулж ирж Хванса сумыг товтлож эхлэв. Солонгосын хан яаралтай дахин илчилгээ найрамд хийхгүй. Саритын орчив хоёр монгол элчийг дагуулсан Солонгосын элчийг буцаасан Солонгосын хан их хэмжээний алтан мөнгө өгч буцаажээ. Саритын орчий хэлэлцээр хийхийг зөвшөөрсөн ч товтлогоо зогссонгүй. Саритын орчий 1231 оны 12 сарын 6-нд нийслэлээс өмнө зүгт орчих Каванчу, Чуханчу хотыг эвдэж сүйтгэв. Нийслэл Кегёны орчмыг Монгол жанжид Подо, Чукко, Танго нар тонн дээрэмдэв. 1231 оны 12 сарын 17-нд Сарита орчий өөрийн их цэргийг өдөртөн Гупучу зайцыг товтлож Паксод шахалт үзүүлж эхлэв. 1231 оны 12 сарын 27-нд их хаан өгөөдөгөөс илчээс зарилгийг Саритад гардуулсан Солонгосын хаан дэлчээр илгээв.
Солонгост их зэрэг илгээд Солонгосын их хуан дэлгээсэн цагтлыг Кореяс дээр хэвлэгдснээр нь авав. Сарита орчин 1231 оны 12 сарын 27-нд гардуулсан байна. За. Өөдөөний зэрлэг заяа. Одоо та бүгд би нэг уншиж үзье л та сая. Хааны зарилгийг сонс мөнх тэнгэрийн хүчин дор өгүүлрэх нь гизэг тавиагүй хүн сохорч гар завчуулж хөлн хугарна. Бид та нарыг бууж өгөх эсвэл тэмцэлтгүй гэдгийг сануулахаар Сарита орчийг илгээв. Булган жил 1200-1216 хар хитаанчуудыг танаа Корея улс руу давтлан ороход та нар тэнд зохилт өгч чадсангүй. Тэгэхэд бид зэрэг явуулж хар хитаанчуудыг хяа зөхөж бүгдийг нь алж та нарт гар хүргэсэнгүй биш үү? Хэрэг бид нар та нарт туслаагүй ахгүй л та нар тэдний савраас мөдөнтэй ангирч чадахгүй бүлгөө. Та нар дагаар орё гэхэд чоо юуг явуулсан билээ. Тэр хүн та нарыг дашуурдаж захирсангүй. Гэтэл чоо юуг үгүй хийв. Тэгэхэд бид түүнийг ордлуулахаар өөр хүн ордуулсан билээ. Гэтэл манай захиа даалгавар авч явсан хүнд халдаж мөшгөв. Бид очиж энэ хэргийг шүүн. Хааны зарилгт өгүүлсэн. За их хааныхаа зарилгийг балаа уншиж байна. Хааны зарилгт өгүүлсэн нь хэрв та нарт дайлдахыг хүсвэл бид нар нэгийг ч үлдээлгүй бут нэрх нь. Хэрв та нар дагаар орохыг хүсвэл бид очиод урдын адил захирах болно. Хэрв та нар ард иргэдтэй хайртай авах урдын адил бид бүгдд ирээд дагаар ортугай. Та нар илчээ өтөр дүргэн ирүүлж юу гэж бодож байгаагаа хэлэх тун. Хэрв та нар байлдахыг хүсвэл доорх зүйлийг анхаарах тун. Бид монголчууд их хаадынхаа их улсад биднийг дөрвөн талаас тойрсон их ард түмнийгээ дунд хураан авна. Бид бас хараахан байлдан дагуулаагүй байгаа ард түмнүүдийг хураан авна. Хэрв та нар мөчөөр өгвөл бид хэн үл дагсныг дашуураар жажид захирах болно. Хэрв та нар мөчөөр өгвөл бид танай бүх орон гэрийг дээрэмдэж үл дагахсдыг номготгох болно. Сонсцоо Солонгосын ханыг авчирч өг. Танай ардын дотроос хэн нэгэн дагаар орохыг хүсвэл түүнийг урдын адил орон гэрт нь үлдээн. Захирагдаагүйг нь алж тонилох нь бар жил 1218 он. Та нар дагаар орсон билээ. Бид нэг төргийн төлөлсөн адил байлаа. Тийм биш гэж юу? 1231 оны 1 сард Солонгосын хан Цүү би бууж өгч улмаар Солонгосын их жанжин Багс очиж бууж өгч Купучу сайзуунав. Солонгосын эрх баригчид 700 кг-ийн алт 1300 кг-ийн мөнгө 10,000 матуугаар бэлэг өрөв гэвч Сарита орчийн үн сэтгэл хансангүй Солонгос улс найрамдах болцол хангахгүй байна гэж үзв. 20,000 акт нийлүүлэхийг шаардав. Хэрв та нар шаардлагыг биелүүлэхгүй бол Солонгосын хүн ардыг тоо томшгүйгээр алж шидэх болно гэж сүрдүүлжээ. Сарита орчийн товтлогооноос айсан Солонгосын хан Цүү нь нийслэл хотоо Кегянаас Канхава арал руу нүүлэхээр шийдвэрлэжээ. 1236 оноос 1259 оны хооронд 23 жил Канхава арал дээр Солонгосын эрх баригчид оргинжээ. Солонгос гэж хэлхийг авлаа уучлаарай. Та илүү их сонирхолтой мэдээлэл үзхийг хүсвэл манай сувгийг subscribe дарж дэмжээрэй.